5, 4, 3, 2. Нартай ч юм уу, сартай ч юм уу өдрийн мэндийг хүргэе. Ингээд ээлж часаараа бид нар шинэ дугаараа хийхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарт ТV Коктейл хамтлагийн найруулагч жүжигчин Соломон Баяр буюу Цомо орж байна. Манай Сэлли манаас хүмүүсийн авсан юм цол тэмдэг тэг уншингийн их хийх дуртай байдаг. Тэгээд соёлын дэргэний ажилтан биш те? Биш юм бэ те? Агуу цомо соёлын дэргэний ажилтан аваагүй байна гэдэг дээр би айгу гайхаад байгаа. Тийм л биш те. Хөөцөлгөө муутай маа янз те. Нөгөөт мангар дуртайгаар тийм юм л гэнэ амир. Цомо уучлаарай маа жуус ууж эхлэх болоог баг шүү дээ. Оо тий оо. Идэмс. За идэмс. За ингээ хурцлаа зүүн. За бодлоо зүгээр асуудал. За одоо жуусөө. Зөрөгтэй балгаад. За. Зөрөгтөө дуусчих гээд байна л да. Зүгээр зөндөө байгаа. Битэрийг нөгөө хүмүүс ягаад жочтойгоо ингээд дайлах байгаа юм бэ гэхээр битэр ер нь зөрөгтойхон дайлъя гэж бодсон байхгүй юу? Нэгэнд гаргаж байгаа тийм баг. Нэг л мөнгө шүү дээ тий. Мөнгөтэй одоо байсан ч үхэн мөнгөгүй байсан ч үгүй шүү дээ. Эвэн тэтгэж байхгүй юу? Байхгүй болохоор ингээд стакан хийж байгаа. Яа ч айгу гоё жуус хэлээ. Гоё жуус байна. Мөнгөтэй хүмүүс нэвтрүүлэг хийхээр ямар эвэн тэтгэдэггүй шүү дээ. Тий. Ойлгомжтой. Амар баян болохоор. Битэр өөрсдөө жуусны үйлдвэр нээхэрэл. Тэгэл яач л гэж бодчих. За тэр яг цомоо. Яагаад борлцсон гэдсэн мэс орж ирээд юу борлцсон. Гөө яг нэг Ибизаар л яваад суурай сайн тавьж өгөө. Ибизаар л яваад суурай сайн тавиад тэгээ ирээд явах хөтэй бас энэ оюутан залуучуудынхаа хонхны өрийг хөтөлж байна. Гадаа унжиж байна. За тэгээ хөлбөмбөгийн шоунууд хөтөлж байна. Тэгээ гадаа ч халж байна. Муухай атаарх. Ибизаа ч хужаад байдаг баха. Гүү юу? За сова гүү гинээс. Хаана дэ зам Ибизаар л гэдэг чинь. Спам. Тэгвэл яг гол байдаг. Яа. Суглаа моглоогоор хожиж байсан шүү дээ. Атаарх үү. Одоо тэр хөлбөмбөг хөтөлж ш. Та хоёр аль багийг дэмждэг вэ? Үздэг үү? За үзлгүй явах та хөлбөмбөг юм бол одоо ерөнхийдөө бол 2 дахь мэргэжил болчих шахав. Хобби. Түүнд бас цагаа их зориулж байна. Хоёр үздэг үү? Би огт үздэг шүү дээ. Урд нь нэг солонгос толгот нь л үзчихсэн. Би зүгээр яг хөлбөмбөгийг одоо ингээд хүмүүс дөргөөл ингээд найз нөхдөөрөө ингээд суугаал ингээд явтар мэдээж бас л гоё л ах л та. А гэтээ би нэг хөлбөмбөгийг ойлгохгүй гэж ярихаар хүмүүс гайхаад байхгүй. Би хөлбөмбөгийг сайн ойлгохгүй маа гэд гайхаад. Сакс үзэж байгаа. Нэр нь NBA шүү дээ. Тий шүү дээ Сэлли минь. Өөрөө ч гэсэн хөөрхөн тоглодог. Анх би Сүйст оюутан болол яваа орсон. FM-ийн хөтлөгч Имба гэдэг энд байгаа гэдэг. Бид нар ч нөгөө FM-ээр сонсоод аюу тийм танил болцсон байсан. Сургууль дээр ерөөсөн амдаар нь харах гэл 3 давхар менежментийн анги руу гараад харсан чинь ерөөсөн нэг юм эвгүй явдалтай залуу байжсэн. Сургуулийн цагсны тэмцээн нэг болдог байсан. Тэгээд өөрөө цагс сон тоглолт юм байлаа. Хай яагаад ингэж интэхгүй толгой дээр юм тавьж өгд имэдхүү. Юу юм сакстай юм бэ? Ер нь бол ийм ачаа мачаага бүгдийг л одоо сандал мандал зөөсмж тэр бүх юма зөөсмж тэр интэхгүй толгой дээр ингэ тавиад байдаг шүү дээ. Тийш нь өөртөө ус авсан ч гэсэн ингээл. Яагаад хамгаалд юм бол. Таны мэдгүй жанртай асуулт тавьж байгаа шүү дээ. Гэтэ гар мараа ядрахгүй гэж л яг центр болж байгаа. Ер нь бол тийм л юм билээ. Ядрахгүй л гэж. Ерөөсөө нөгөө удаан ингэ төдөрч мөр ингээд амраа сууж байхдаа хүртэл ачаага бууддаггүй юм билээ шүү. Чиг ингээд суугаад ярьж байдаг. Зөөц. Тийм билээ. Тэр коктейл хамтлагийн толгойлогч нь те ер нь бол манай хамтлагийн захирал чинь манай Өскөө шүү. Өскөө. Өскөөч чинь хамгийн хамаг том босс нь гэж. Хамаг том босс. Дөрүлээ юу? Дөрүлээ. Инха Өскөө Аюш та. Тэгээ манай менежер Жавхлан гэж залуу тавла. Оо тийм. Тэгээ та дөрөв анх яаж бие биенийг олсон бэ? Яаж ийм ач хүмүүсгээ бие биенийг нийлж зоолоо. Бүгд өөр царайтай те өөр өнгө төрхтэй мөн. Ерөнхийдөө нэг иймэрхүү айгуу тийм гоё өөр огцом асуулт ирэхийг мэдчихсэн л да тийм хачаач юм үнээр хачаач хүмүүс энэ хоёр нь гэхээр ерөөсө хогийн сав байж байгаа тийм тархитлагаа мэдлэгийн хувьд аюуш нь гэхээр энэ гуравт арай гоёдсон тийм бас нэг энэ хамтлагийн тасралтгүй 10 хэдэн жилийн хугацаанд миссиг бол ганцаараа авч байгаа өрсөлдөгчгүйгээр за Өскөө гэж бол ерөөхдөө ховорхон төрсэн царай байгаа тийм даргаан хийцээ хоор хийцээ тийм би бол яг нэг юм хөрхөн хүүхдэр энэ ямар сони хийцээ энэ Google-тэй маягийн хийцүү тэгээд бид нар чинь анх нөгөө хамгийн гол уулзалт гэх юм даа соёл урлагийн сургууль дээр дэдод хүрсийнхэн тэгээд байжгаад шинэ үе продакшн дээр бид нар ингээд тайзсдаг байсан байхгүй. Өскөө тэр тайзсаад үзсэн чинь нэг охин орж ирэл
юмдас гараад үг юм хэлдэг болоод эхлээл ингэж яхтаа л яг өсгөө авиш бид гурав бие нэгээ болоод тэгэл ерөөхдөө нэг хүмүүс чинь ярилц тусмаа өрхөг тусмаа ингээл улам ойртдаг шүү дээ. Тэгээд авиш нэг хөдөөний охин хөдөөний. Тэгээд авиш нэг Бацанбүрээс ороод ирсэн хойно таван буудалд ихч хоёрын доо байж байна. Би өөрөө 7 буудлын. Тэгээд авишиг яг би яг гарцаагүй хөргөж өгч байгаа. Тэгээд хүүлж өгөөд эхэндээ бүхэл хүн нэг цуг ингээл байж байгаа үед ингээм ихтэй хүмүүнийг ингээ хөргөж өгж байгаа хүмүүс нэг эвгүй авдаг юм шүү дээ. А нөгөөт нь өөрөө хөргөөд өгж гэнэ гэж ойлгочхоор л нэг эвгүй юм бол. Эхэндээ яг тийм их сонио гэрмэрт нь хөргөж өгчөөд байгаа юм шиг хөргөж яах гаач хөргөж өгөх гээд байгаа ингээд бодож нэг мэдсэн ч сүулдэ тэгэл ямар ч тийм бодлогоогоор л зүгээр яг нэг хамт олон болол. Гахтай тэгээ шаасгүйгээ мэдэхгүй юу те. 2-3 өргөж өгөөд юу их болгоод дөрөвдөлтөө зүгээр заасгүй боо. Тэрнийг болоод эхэлсэн биз дээ те. 30-тай ч юм уу те залуучууд те шүү дээ те 90-тэй 60-тай тийм ихч нэртэй яваад хурмаа хийгээд дурлаад хайралцаад гэл интернет дээр гараад их. Энэ дэр чи юу гэж бодож байна? Гэхдээ энэ дэр тэгэд үнэхээр одоо тэгээд янз бүрийн шалтгаан байдаг бах. Тэгээд гурлал залуу хүмүүс шудрал яри те. Чийл шудраг ярьж байна. Тэрөө тэр нь угаасаа л шудраг хүмүүс шүү дээ. Санхүүгийн шаардлагач байдаг бах. Авч ирсэн үү? Авч ирсэн үү? Авч. Гойнд нь гараад байдаг юм гэж. Авах тийм аз завшаан тохиож ирсэн. Би ч өөрөө бас тийм нэг яг тэр жанрын яг ийм вид биш л дээ. Би ч өөрөө тийм тэгээд зассан шаашиг сайхан юм биш үү чи бодлоо хараад. Би ч ингээ харахаар тийм нөгөө ихнэр эргүүлэхээр тийм ийм царай дөрхний юм би хаана юм тийм биш байгаа байхгүй. Яг хөрхөн хүүхдэрээ. Хүүхдүүд харин надаас санхүүгийн юу болчих. Тэгээд янз бүрийн болоод фэйсбુક мөхөр гоо ингээд эвгүй юм үгүй бас айгүй тэр чи хүнд үнгүй юм өнөд чи хэцүү шүү дээ те. Манай цамаа ямар үнэртэй төрхсөн байг гоё үнэртэй чи. Яа. Chanel спорт. Тийм байна. Яа. Манай зочид мочд бүгд л их дандаа ингээл Chanel мэнэл. Үнэртэй ус гэж одоо юм ба чи наадхаа харин байж байгаараа тий. Би таныг бол маш олон хүннийг иймэрхүү байдлаар хүнд байдалд оруулж ирсэн чи мэднэ. Гэхдээ энэ хүнд байдалд оруулдаг нэвтрүүлэг биш шүү дээ. Хараа юу вэ? Үнэртэй би зүгээр сэлли чамраа хандраад авч уур юм шүү дээ. Үнэртэй ус ярихаар яалчгүй нэг брэнд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр брэндийнх нь нэрийг хэллээ. Энэ усыг би өөрөө анх Саша Коля Олимпиа авраг Бадрууганд танилцчаад үнэрсэн чинь нэх гоё ус байсан баг. Тэгэхээр энэ ямар ус вэ? Ийм ус гэхээр нь төрхөд гэсэн чинь спорт загвар болохоор урлаг спортын хэрэгтэй. Ажил мэжлэр хонж монц үед маргааш байж идэг, удаан барьдаг. Тийм үү. Шүн шоодод явж мавж байж л. Маргааш дүүрсээ шоодоход байж л байдаг. Би нэг нууцаа хэлэх үү? Би үнэртэй ус төрхтэй. Би 2-3 ус хольж төрхтэй шүү дээ. Хольж байгаа. Тэгэхээр бүр амар муухай үнэртэй юм шүү. Тэгээд яхаар жинхэнэ одоо жишээлбэл ийм цомоо шиг ингээд хүн дуурайдаг хүмүүс шүү дээ тийм. Тэд нар чинь бол ингээд ямар гоё ус төрчихсэн ингээд тэгэхээр нэг эцэж олдгүй үнэр тийм. Одоо олчих юм шиг. Тэгээ өөрөө ингээд тэгээд айгу тэнийг бодлоо айгу удаан дууст юм. Та хоёр хэр зэрэг харамч бай. Харамч. Би бол харамч биш. Харамч шүү. Дугаач харамлах. Ер нь бол байвал харамлж чаддаг. Миний нэг бас хувийн характер гэдэг. Тэг би ч өдөрт нэг 100% ажил хийхэд өөрийгөө магтахтаа орох уу яг заавал хамаагүй өдрийн 100% ажиллаад миний нэг 70% нь яг эргээд орой гэртээ хараад ингээд дүгнэлт хийхээр субботны хийсэн л вэж идэл ингээд харж яхад тэгэхэд яг тэр 70% нь субботны гэж миний 30% ажил 2-3 хоногийн дараа бүтдэг юм шиг тийм байх хэрэгтэй болох гэж бодлоо. Гэтэ хүн сэтгэлдээ нэг харам зүйлээд жишээлбэл одоо манай охин миний нөх хийлэн төрөнгөд хүү наадахад ч өстой болохгүй шүү өстой үрж болохгүй нэг сэтгэлдээ нэг харам байдаг шүү дээ нэг юм. Миний хувьд үн цэнтэй ч юм уу те. Тийм юм чинь юу? Яг одоо гэр бүлийн хүн ч байдаг юм уу те? Эсвэл манай хамтлагийг ярьж тохироочгүй байж шууд реклам дээр зураг хөргийн нэгэл нэр мэрийн ингээл тавиал тэр хамтлагуудэр нь тэгин ингэн гэл тавьчихсан. Эсвэл миний ихнэр л хайрт руу ингээл хүн те. Амар ингээд хөндлөнгөөс ингээд харахад л амар ивүү бүр ингээд хатаа нөхөр байх те. Харандаа шуухгүй харцсан байж хат чинь эн чинь миний юм шүү дээ те. Хармын. Нууцаар харж болно те чинь хүнийх нь хажууд амар харж байна. Би бол аимсандаа л хөргүүлэх айгуу тийм. Ой шивэр үгээд. Тоглосон. Би чам. За сэдэ чи Үзээ. Сэдэ чи ирэхэд эмбата нөлөөд ирэхэд амар задсан байна. Ямар амар шууд асууж байна.
Сэлээ Эмбатэ нийлэл юм биш байхгүй. Сэлээ угаасаа юу. Та ярив шүү дээ. Аюу сайхан боломжийн 6000 хонь өгчий, туслах малчин өгчий те. Нэг 100 өхөр өгчий, 2 3 азар гад өгчий те. Тэгээ хөдөө мал маллаад амьдрааг байл. Тэгээ туслах малчинчтай амьдрах уу та. Би болж чадахгүй. Би бол жоохон настай болол нэг 50. Настай биш би ч юм уу одоо л Одоо юм уу? боломжийн чи тэгээ мөнгө олно нэг Хаяа очиж амьдрах юм уу? Гүү болохгүй. Байнга л тэнцээ. Тэгээ жилийн орлого бол 3 400 сая төгрөгөөр төнгөө олчихно. Асуудал уусан. Малч Тэгвэл амьдрий л та. Амьдрий. Чи тэгэхээр яг энд байгаа энэ орон зайг яах гэж байна? Чи машинаар явуул шүү дээ. Яваад. Хөгөр дуулахгүй юм уу? Нэвтрүүлэг хийхгүй юм уу? Мал чинь тийм бурхан минь. Цаг нартаа түүлэгцэн юм байна. Туслах малчин төр байгаа л да. Чи зүгээр л яг ингээд амьдр хамгийн гол нь би энэ асуулт маань яаж ийн гэдэг юм бол бид нэр ингээм арай өөр хүмүүс байхгүй. Жишээлбэл тайзан айгүй үлнэ. Чи шинэ жил болоход чи шинэ жилд гадаа цаашуурал яндан дуурал чи тэнд байж чадах уу? Чадахгүй шүү дээ. Тэс хороогаа дуурч өгдөг так гэдэг. Бид нар яг өсөөгөө болохоор бол чадахгүй байх л та. Тийм баха. Яг үннийг гэхдээ за зүгээр яг уурах сунгаад чи Монгол хүн шүү гэж явуулахад бол бид нэр цуснасаа чадах юм бол байна. Бүгдээрээ л тийш очиж л да. Түүгээл яг энэ Имбагийн асуултан дээр эргээд нэг зүгээр ярихад бол яг одоо болохоор нөгөө нэг яг Имбагийн тэр яриад байгаа шиг би ингэсэн хөдөө ингээд явгод бүр амар олон уул даваад мянгад машинад яваад ороход л цоош нь одоо 2000 тэр нэг ахнал лээц биш хомооны сайн мэдгүй 12 оны тий 200 байна 13 оны 200 байна л гэдэг байгаа байхгүй. Тэгээд харсан би ихлээд яг буух та нөө цуг явжсэн дууссан муучтай. Энэ юу амир жипэрэ зөксөж байгаа гэхээр нэг хотоос хүн амтнд ирсэн байгаа зү. Тэгээд томроо очоо буусан чинь малчны машин. Хүү харин машинаар бүр малаад яадаг гэсэн. Малчны машин зогссон. Нэр уулзсныхаа ер нь бид нар биенийгаа ингээд залуучууд бид нар яг үнэндээ бол нөгөө нэг ингээд зарим нэг хүмүүс нь айдра одоо биенийгаа хөөргөөл мөргөөл гэж яриад байдаг үгүй байхгүй. Миний хувьд бол боддог юм юу гэхээр өнөөдөр Имбатагаа за тэр цусмаа сэлээтэйгээ ингээд яг цуг нэг одоо эфирт нэг үед орж байгаа одоо маш их баярлж байна. Хоёрдугаарт юу вэ гэхээр яалтчгүй энэ хийж байгаа зүйлүүд нь хүнд хүрдэг учраас дээр нь би өөрөө соёл урлагийн сургуулийн оюутан болох гээд тэгэл яг ингээд дөнгөж 10 жил 7 буудалд гудамжны шидэн дээр шороо болцсон ингээд байж хат зургатаар дуулдаг лээсэн байхгүй да. Бид нар сонсдог байсан. Рок попын анхны үе гээл яг энэ залуучууд дуулдаг байсан, хардаг, бахархдаг байсан. Кассет олдохдоо олдохгүйтэй байдаг байсан. Сонсдог болсон. Тэгэхээр тийм гайхалтай бас энэ хоёр настайгаа ингэ сууж байгаадаа баяртай. Тэгээд бас нэг гоё асуулт байгаад байна. Нэг ишг урагшаа амт. Ишг юу за. Тэгээ байж яг тэр урдуур тоглолтод оролцоо яваад байна гэж сонсогдсон байхгүй. Энэ нэг тоглолтод одоо жишээ нь энд гарч дуулах юу ханшиш нь бол мэдж байгаа шүү дээ. Тэнд нэг тоглолт аюусаагүй 2 сая нэг тоглолтын дээр сэлээд гараад том одоо хөтөлтөнчүүд юм өөр Монголын шоунд гарахад хамгийн дээл хэдэн дөрөв авсан бэ? Хөө ямар нуутай бацаа. Хүнээр хэлэх юм. Яг л үнээр ярьж байна. Чи чидх юм өөрийгөө доош хийх юм уу дунд. Яг л үнээр. Яг л үнээр лөө. За. Нөө хин энэ гуйлга муулганд явснаа л ярихгүй. Тэр байж. Тэр буйны ажиллаа ах ба. Хамгийн дээдл нь 80,000 янаар л болж үзсэн. 80,000 ч тийм. Тэгээ манай нөгөө дууч одоо ариун нагч сараагч багч маань болохоор надаас баг зэрэг илүү өнөө дуулжсэн би мэдчихэв. Миний хувьд бол 80,000 янаар л дуулж. 80,000 ч нэг 20 гаруй сая юм уу? Тэгээ 20 гаруй сая. Тэгээ нэг удаа дуустай. Тэ тэнд бол тэгээд дуусаа юм байна тий шахах тий. Тэнд нэг CD гаргаад ер нь дуусаа юм байна тий. Дуусаа юм. Тэнд имба тэнд ингээ CD гаргаад хийгээд бол тэгээд дуусаа. Тэгээд 2 оноор тийм юм байна. Зарлаа дандаа. Одоо ингээд орлого ирсээр л байгаа юу? Ирсээр л. Сэлээ ингээд нэг айгүй стрессгүй нэг шин дуу муу гарахгүй нэ имбата энд нэвтрүүлэг хийгээ суусан юм. CD тэнд гаргадаад байгаа юм. За CD биш шүү дээ. Тийм нийжгээд CD байгаа шүү дээ. Тэр 4 удаа урагшаа одвол чинь 20 саяар 80 сая шууд орлого тодорхойлцдог тий. Тэгээ CD-ний 100 сая ороод чинь 180 сая хойлоо суух уу. Ёстой стрессгүй амд амьдрчих юм шүү заа. Чи яг үнэ чи бадж гин үү базуулж гин үү? Гэтэ нэг дундаж ингэдэг мэгдэг гэж тийм хариулт байхгүй заа. Ерөнхийдөө ингэж ажиглаад хад базаад байна уу базуулаад байна уу? Битэрийн хувьд одоо ингээд базах зүгээр тийм одоо яг зүгээр л зүгээр л чи гараа явах чи яг зурчих. Дөрөвтэй. Манай өөрөө гадаад байж байгаад ирсэн байхгүй. Тэгэхээр ухаалаг биш ээ. Ерөнхийдөө нэг жоохон ухаалаг биш биш үү? Муухай хорч ухаалаг биш биш үү? Тэгээ битэрийн нас их ойролцоо. Яас битэр чинь
энэ хугацаа хүртлээс айгүй их юм амьдрал үзсэн байгаа. Зөндөө олон хүнтэй танилцж уулзж явсан байгаа. Тэгээд одоо ингээд эргээд битээр уулзах хэрэгтэй учраас уулзраад гэр болоо суучлаа л да. Тэгэнгүүт битээрийн хувьд юу вэ гэхээр нэг тийм аль алах асуудал дээр насныхаа аюугаас тэр байдаг. Бие бинийгаа айгүй ойлгоод базах-базахтайгаа болно ш. Тэгээ ер нь амьдрал чи юм. Селебитэр ч гэсэнд одоо жишээлбэл хамаагүй их ч гэсэндээ битүүр л ойлгоцоо яваад. Хотлоо яриад байгаа юм уу? Намайг яагаад төгшрүүлээд байгаа. Селебитэр ч бас үеийг болгоод тэгээд насаа ойлголцчихлээ юм да. Би 80-аад оны хүн шүү гэж. Гэр мэрл угаа ингээл эртмэрт ингээл ажил суул ингээ явж байгаа үед зарим удаа нэг найз мэдтэл хуулж моолгож байгаа бол заас болио үлээгээл харж марж байгаагаа бодоход би өөр нь жоохон бие бадлах талдаа байгаа бох шүү. Бадуулнаа. Тэр юм бол жоохон бас базуулчихад бол дэмгүй зүгээр юм байлаа. Тэгэхгүй бол бид нар чинь зөнгө тэр тусмаа урлагийн бид бүр хамжаарахгүй яваад байж гэж. Баажин хүн бүлээс манай цогч. Эмоц. Нэг ах хүн алигаа кинонд туссан нэг ах орж цаа өдөр нэг гой суучихгүй гэж тэнгүүд сууяа гэртээ хоолоо ивэж байгаараа гэж хэлсэн боллоо. Цаа өөрийнхөө үнийг л ойлгох гэж аргалж байгаа. За яалч хүн гэдэг ах уу мах уу. Тэгээс гуц сэтгэл хөөрөөд нөгөө ахтаа найзууд нэг мэтгэд ингээ бүр хүний 2 3 цаг. Оо цагаа мартчихсан. Бүр битээ цагаасаа бол. Тэр ах уу битээ энэ цаамаг гэж уруу татад дэмий тэнэд байлтаа шүү дээ. Гэр орондоо юм шүү дээ. Тэгээ цаамаг сонслоо та нөгөө долоон бодолд ингээд те хүүхд насны өнгөрсөн тэгээд сонсон ч амар жоохондоо юм хүүхдүүд пойлдд молддог байсан гэсэн те. Тэгээ тиймээс юм уу тэгээд одоо том болоод амар хөрхэн дараахан болцсон юм уу? Атман байсан юм уу яасан гэж. Иймэрхүү жижигхэн биетэй нөхдөж айгу хөөргөн зодтолтой шүү дээ. Тийм үү? Тийм. Яа тэгвэл эдгэр чи ингээд хүний доор орохгүй гэж үсээ бүр багасаа ингээд эднэр чинь л гээд хичээл бостоо. Хайр хүнийхээ үлмэтэр зогссон юм. Ямар өндөр Бисээ цаамаа газ дүүплээ шилжүүлэх гэсэн амтсан юм уу? яараа тэгэл цаамаг сонирхоод цаамаг үнэр айтаар ингээд цаамаа дүүплээ үг ингээд. Сэлэгийн асуултан дээр хариулах зүгээр тэр тусмаа яг бид нарыг жоохон бид нар ч айгу бүх юмыг үзсэн үеийн нийгмийн залуучууд шүү дээ. Яг төрөнгүүтэл нөгөө нэг сосныг юм байжснаа жоохон мэдээ ороод эхэлжсэн чинь ардчлал орж ирэл картын бараа орж ирэл шинэ хэмсгэл орж ирэл ингээд үсгэлэн болоод ирсэн бүгднийг үзээд өссөн. Тэгээд тэр тусмаа тэр үед нөгөө долоон буудлар болох нэг гэр орол дээр нь нөгөө тэнд өрөөсөө яг л нөгөө нэг дээр ахмах байхгүй бол би зүгээр айд өөрийгөө л авч чадахгүй. Тэр үсээ тэмцэх чадвараа л арай нэг жоохон 50 явдаг байсан нэг юм байсан аахгүй. Гудамжны ахнаар ингээ байж чинь задгаа мөнгө барьсан бөглөө хамгийн олддгүй бөглөөг барьсан. Дуудаж авчираад хоёр үцхүү гэл тэгт. Харахад нөгөө нэг юм бие минь нэг амар юм нөхөр дотроо айж байгаа ч гэсэн нөгөө тэр үед нэг тэгья гээл үзэл хамраа нийлгээл хамраа гудуулаад явна. Тэгэл үзэл ингээл тэнд олон хүүхд зодуулах юм бол ерөнхийдөө бол хүн болгон дуудаа шүү. Нааш төлөөрөд юус авах гэл тэнгууд яг чинь сүлдээ нөгөө хүн чинь олон нөхдүүд дээлхнэхгүй тулд үзэлцэн шүү. Би бол энэ тэнд одоо жишээлбэл ингээ баар сав ингээ жоохон багч гэсэндээ ер нь ийм цоморхоо юмрхүү биетэй энэ залуучуудаас би бол ерөөхдөө аягүй жирэгдэх байхгүй. Манай ингээ чука одоо жишээ чукаг таних коростсэн дээ. Чука байна. Эвгүүштэй хэвчтэй. Эвгүүштэй. Машин ч тоххой. Тийм үү? Амар зодтолтой. Ер нь айгүй хөрхөн идэр чинь бүхний сэрцмэж явдаг. Багжийн энтер барилдчихдаг тий. Тэгээ яг эдэртээ Монгол бүхөр барилдсан ч гэсэн эдэр чинь юм унаа холтой юм жижиг хүн хүмүүс ундахгүй гонж өгдөг. Бүлхөөл дээр гараад ингээд зөвхөн шидэл ингэждэг. Тийм болохоор би энэ тэнд том биетэй залуучуудаа зөвхөн ингэлцүүл чинь харин энэ жижигүүдээс би айгүй хайдаг. Сэлэм жижиг хүнтэй сууж хосоолом да. Хавар мамраа хоолол байна чи. Гэхгүй шүү. Чавгаага цөхөөг үздэг гэж. Нэг зориг муутай ингэж яах чи аваа цөхөөг үздэг. Хүчтэй. Самаа наара төрсөн юм. Наара. Би наара гээ. Би бас гайхаж цомороо гаргацсан. Наара ч төргөн яах наара ч хүнтэй суудсан юм уу? Мэдхгүй. Би яаж мэдээ. Нэр төрсөн гэж сонсон нэр нарадаа бас баяр. За тэгвэл нарадаа баяр хүргье. Төрсөн юм байна. Цаамагийн царайс амирсан. Би бас амир гайхаад энэ хоёр саардас. Би цаамагийн гэр бүлийн хүн тоглоом юм байх шүү гэж. Би наарыг төрсөн гэдэгт л аягүй итгэлгүй байгаа. Яг л би UBS мюзик дээр таалцсан байхгүй. Тэгээд би тэгсэн байхгүй. Наара ратгалцсан юм уу гэдгсэн чинь. Биш би наара режимсэн юм уу гэж би тэгсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь яг режимсэн байж байгаа. Мэдсэн юм уу гэж. Тэгээ ратгалцсан юм уу гэдгсэн чинь энийг хэлсэн байхгүй.
Тийм болохоор би бас наанаг бас судлаа ярихаар гэж Төрсөн гэсэн нэрээ. Төрсөн. Аа. Би ч юм сүртэй авдаг. Им бас ямар байлаар ихнэрийн асуу. Эндээс нь ихнэрээ зогсноо мөгснөө ахлаа яриад гараа магараа яг дундаас гид наараа орсон. Төрсөн хүн. Юм хаа. Аюу муу тэгээд дээрэж ийг болсон тий. Шоколад орлоо. Манай цаомооч нөгөө найруулагч тэгээд жүжигчин бас ажлын шаардлагаар дуулдаг те заримдаа. Тэгээд юу асуугаад мартчихваа. Ажлын шаардлага яасан яг чиний наад чинь гоё байдаг байхгүй. Яг ингээ нэг юм санаа асуултууд орж ирээд Йоо. А тий ингэж асууж байсан юм мартсан. Хөтлөх те. Тэгэхээр хөтлөх нь амархан байдаг юм уу? Хөтлөхөөс жүжиглэх нь амархан байдаг уу? Ямар өөрчлөлттэй байдаг юм бол? Зөрөн. Гэхдээ би ч одоо яг миний хувьд би ч өөрөө нэг тийм сайн жүжигчин яг хүн өөрөө дүнжүүлж штэ. болно. Гэтэ голч ирэхгүй чинь. Нөгөө голоогүй учраас энд явж байгаа штэ. Би ч анх солиорсруулах конкурс төгснөө урлагт нэг ийм жижиг юм битээ ийм онцгой содон царайгүй онцгой авьяасгүй ийм хүүхд хэрэггүй миний хөөгд хөгөө гаргаж нэг жил ажиллаж байгаа дахиад очсон. Дахиад хөгөө гаргасан. Тэнгүүт нь гүйсээр байгаа эргэжлийнх нь 9 сард нь андуу арай алгаарчлахна явж орж энэ сүнст орсон ямар ч гэсэн. Тэгээ тэнгүүт тэр чи голоогүй байгаа сте. Тэгээ өнөөдөр энд яг ээж минь хөшлүүлсэн. Тэгээ ээжийнхэн нэр явсан зүйл байна алдаагүй байна. Одоо хамгийн гол нь би яг хувьдаа өөрийгөө бол жүжигчний хувьд бол сайн жүжигч гэж боддог юм аа. Тэгээ миний хувьд над жоохон тохирж байгаа юм нь юу гэхээр энэ нөгөө хөтлөгөө жоохон тийм нөгөө юм чөлөөтэй задгаа юм одоо stand up comedy гэж яриад байна шүү дээ. Энийг юу яад гэдэг цамаа. Гэхдээ одоо англи байдаг шүү дээ. Stand up гэдэг comedy гэдэг нэртэй тийм шоу продуктууд байдаг шүү дээ. Яран comedy. Ганцаараа ярьдаг. Яран comedy гэдэг. Тэгээ одоо энэ Hollywood-ийн Video Awards, Grammy Awards, ингээд хөтлөгчдөн дуушт муушт хөтлөгч жүжигчд нь ойлголоо. Тэднийх ч юус яг тэр stand up байхгүй. Ярианы. Тэр надаа их тохирох юм бол энэ талаар өөрийгөө хөгжүүлэх юмсан. Энэ талаар юу н альва юм хөтлөөл юмд оролцохдоо тийм зохиолгүй импровизацаар төс мөртлөө нэг хүн амтны уургачгүй мэдрэмжээр тийм мэдрэмжээр сэтгэл хөдлөлөөрөө энэ надад их тохирох бол үнэндээ дээрэн дүр ингээ харахаар за жүжиглэлтээс хөтлөлт нь надад хэцүү. Жүжиглэлт яг хуу зохиолоо уншин бэлтгэл юм байна тийм найруулагч гэж хүн байж хамтдаа тоглож байгаа хүн сайн байх юм бол дагаад явчих найруулагч алей байж л да чи наатга чи нэг ядаж бүр сүлдээ болох юм чи яг ингээд хэлгээл тэгтэн тэрийг нь дуурайгаад хэлчих бас бололцтой байхгүй хөтлөлт гэдэг юм чи өөрөө хэцүү яг ингээд юусоо ямар ч амбисны вэ ямар ч юм ойлгодгүй вэ 300 400 сууж хахад шууд гарч ирэл яг нэг тийм зя гэд эхлээс л яаж эхлэх үү тэр хүмүүсийг эхнээсээ алдах уу 2-3 цаг барьж явах уу гэж хамтаа асуудал та. Хэцүү юм биш үү? Би ч гэсэн одоо ингээл баг юм ярихаас илүү шууд баг дуугаад болцсон дэрэгчтэй л дуурчихсан. Тэр нэг Сэлэг нэг зарласан шүү дээ нөгөө МСС-ийн нэг амар шинжил хийгээд энэ Хамбак театр гэдэг шүү дээ. Чук ахмах зохион байгуулаад тэнд ингэсэн байжсэн чинь Сэлэг хинэн зарлаа тэр нэгэн зарлаа. Чиний нүд акцентаа буруу хийгээд бас биеэ барьцлаг нөхөр гарчихгүй. Ингээд байхгүй. Яг тэрнээс Криза хоёрын нөгөө жалам хар гарч ирсэн. За ингээд та бүхний өмнө жалам харсарч маа. Хаан бид саваад очдог байхгүй. Нөгөө амар юм уустай гарч жалам дээр нэг өргөж хаяа мангар хоол баавал бас харсарч маа гүрээ. Чи тэр санахгүй юу? Санахгүй юу тав баярлах гэсэн. Түг сэлэмэлийн дууч ямар ч анзаарахгүй гарч ирсэн. Тэр чин зэрэглэхэд нэрх гэж авч байгаа. Нэрх гэж аваад тэгэл сэлэгмүүд араас нь үү гэдэг. Сэлэг ингээ гараад чинь би одоо ингээ уурлаад ингээ чунаалахад байгаа юм уу гэсэн чинь мэдээч хөө бүр ингээ гарч ирсэн. Манай хүн чи хараа муутай. Жиг гарахгүй зүрх шүү дээ. Тийм ээ. Хөөе чи юу ярьсныг би сонсоогүй биш үү? Тэр нэг хоол идчихэд Калифорнид нэг хоол идчихэд гараад ирсэн чинь нэг залуу хөөе сэрчмаа сайн уу мэн үү гэж гэхгүй. Би яг дотроо мэдчих энэ хараад танихгүй шүү дээ гэж би яг бодож байгаа байхгүй тэгсэн чинь сэлээ. Тэр нүдний шилтэй байсан биз дээ. Сайн гэж тэгсэн. Тэгэл хажууд нэрээ соосоо. Тэгээд би ажиллах нь хүснэлгээр орж ундаа авч гараад ирч. Шаа танихгүй залуу энэс гарч иж байгаа юм. Яг хажууд нь соос хардсан гэж байгаа. Тэ тама чи одоо бас их хэцүү цаг үед амьдарч байна. Одоо ингээд юу авах вэ шинэ жил ингээд болно. Шинэ жилээр бол чивэл мэдээж л бас эрэлттэй мундаг хөтлөгч нарын тоонд орж явдаг бах те. Энэ тэндээс их л яринэс те. Яг сайн ярина шүү.
Тэгээд энэ удаа энэ жилийн шинэ жил л тэгэл арга ярихгүй хаад. Хямралтай юм. Биш бит хоёр. Хоёр явчих. Хамаг айтайхан шинэ жил мэлүүд. Хамаг айтайхан шинэ жилийн чинь тэгэл аваа явчих. Би ч өөрийгөө бас ингээд гараад 300-400 хүн барих тийм хэмжээний хүн гэж бодоод байгаа юм. Тэгээ барьчин тэгээ сэлээ маань дуулчин за. Ер нь тэгээд дараа жил мэл ийш тийш хоспитал явж таарах гэж магадгүй шүү дээ. Би багийн хамаг мөнгөийг авчихсан дууснараа. Би шам дур нэг л юм хэлээ найз нь. Чи бол би чамайг бол дотроо хувьдаа энэ яг энэ төрлөөр сонин асуудал доош нэгээд байдаг. Чи намайг дээш шидгээд. Яг дээр чинь зүгээр хүндэлдэг. Үнэлдэг. Гэхдээ өндрөөс унах хэцүү шүү. Өндрөөс унах хэцүү шүү. Яг тэр нэг энэ шинэ жилээр маш олон жин хөтөлцснийхаа дараа л юм яриа шүү. Тийм бах те. Тэгэхээр сэлээ маань харж арга л хэцүү байгаа. Манай өртөө хоёр болгож хооронд миний нүдэн дотор ус орчихлоо. Дээрээ тарахгүй шүү. Бид нар дөрүүлээ явж болоод шүү дээ. Манай хоёр л хооронд манай хоёр ч үл амар амбицтай. Амбицтай. Тэгэл чи яхаараа гэж үл манай хоёр ч тэгээд их нэмэргүй. Яасан минь л дэж. Нүдэн дотор энэ ус орчоод ах юм сан. Ямар сони. Хоёрыг харахсан ч юм бүр аргаад. Илэр авах уу? Эсвэл чи цаомог илэр авах. Биний гоё мэрч байсан ч юм. Ангитай байжсэн чинь амар шил хагчихгүй. Тэгээ багш цэвэрлэгээ би шүүрдэжсэн чинь. Тэгээ хөгжин бужигт шүүрдэж байгаа л ингээл чинь баахан шил. Тэнгүүтээ зүгээр ингээд нүд захтаад ингэсэн чи яг нүдрөө орчихгүй. Тэгэл яана нүдэн дотор толны харахаа орчлоо гэсэн чи манай ангийн нэг байна. Шууд наваа хөвтүүлэнгүүтээ нүд ингэнгүүтээ шууд далаад гэж савирг өргөө. Тэг гаргацсан. Тийч намайг аварсан шүү манай ангийн байна. Чи цаомоор долуулах юм уу надаар долуулах юм уу? За яг нүдээр чих. Гараагүй одоо. Гарчлаа гайг урцсан үү? Заашгүй гарчих шиг. За харь гаргийн ер нь ингэчдэг шүү дээ. Дэшиг харж байгаа салхи руу харж байгаа төрөгчдөг байхгүй. Тэг гартгүй юм байл. Чи нэг төрөгдөө. Бас нэг хараад. Нөлөмж төрөг. Чи төрөгдөө хараад. Юу чи яадаг. Харь гаргаас хүмүүс ирлээ. Тэгээ та хоёрыг авч явъя гэвэл явах уу? Явчаад ингээд буцаад хэлэхэд чинь буулгая гэх. Очоод хурцлалтай туулаач болж магадгүй шүү. Явах та. Явах уу? Тэр хоёр сонголт шүү дээ. Ядаж энэ амьдарч байгаа өөрсдийнхөө энэ дэлхийн ертөнцийг нэг гаднаас нь харах боломж олдсон шүү дээ. Харахгүй шүү чи бүр сэн гэлэхэд л ярьж очсон биш өөрөө. Хайр гараг байдаг гэдэгт би итгэдэг юм аа. Чи хэлээ. Чи цомоо ер нь аль зэрэг өөдөнд таа. Юмнаас. Стил имижээр нөө өөрчлөлтгөө. Ер нь бол яг ингээд өөдөнд тахыг явуулаад айгүй хурдан өөддөг. Тийм үү. Тий. Стил имиж гэхээр стил имижээрээс өөрчлөлт үзсэнгүй. Анх л нэг юм 10 жилээс тусаад суйст орж ирэл тэгэл суйс зүгээр юм халимгтай өсөө ургуулалцахтаас ингэж явсан. За миний үсгийг гоё болгоод өгөөч. Би бас зурдал муртаар гарч байгаа манаа ингээд хамтлаг байгуулж байгаа гэсэн. Миний үсгийг анх л гэтээ жоохон гол руу байсан. Ингээл Бекхэм, Робби Уильямс ус тавьж өгөөд гаргасан. Тэгэл энэ хугацаанд ч одоо хичнээн ч хүн юм үстэй бол одоо болд баавар. Наач гоё юм. Яг дэд өгөөс зүгттэй бол юм байхгүй л дээ. Бекхэм Робби. Тэгэл анхад ингээл тавиад гаргасан үнээс хойш одоо өөскөө болд баавар олон юм босноо зүгээр тий. Би бол хэвээрэл байгаад байгаа тий. Чи эхнэрээ юм татвархтай юм өмсчих гэж хэлжсэн үү? Ай. Хэлж суудаг байхгүй. Гэтэ одоо ер нь сүүлнэ хэрэг. Тэр ч бас миний бас харж ирсэн л зүйлүүдийн нэг. Чи үний яриад байгаа юм жүжигчд юусаа тий. Үний яриад байгаа юм уу гэсэн. Ягаад тэрш энэ татвархтай юу байгаас тэр чинь нөгөө нэг Америк кино мануу гарахаар л хардаг байлаа шүү дээ. Ингээд гэл. Тэгээд бас нэрээ одоо нэг юм сануулсанд баярлаа. Том болж байгаад ч юм уу эсвэл магадгүй нэг хүүхдийн дотор бодлоосэн юм боддог шин. Энэ татвархтай нэг хүнтэй уулзч үзсэн. Нэрээ одоо их нэрийг нэг орой. Тийм болохоор өмсөж. Эсвэл ийм дөрөв товцсон юм уу? Ташуур машуур. Йоо. Энэ хоёр бүр гайж би дөрөв товцсон. Ташуур дөрөв чи өөрөө сэтлэн өчсөн. Дөрөв товц гингүүд маань өчнө. Форум дээр цагдаа малгамс ташуур зүүсэн хүн шууд харагдаад. Балиар өөрөө дөрөв товцлонгуудаа шууд ташуур юм. Шууд угаасаа холбоо гэх юм шиг хэлүүлж байгаа байхгүй юу байлаа. Хамгийн зөв нь цоомоо биш тэндээс хэлж байгаа ташуур. Энд ихрэл юу байгаа юм да тий? Юу байна? Гоё чи халаад малаад татварга тий? Чагнуур магнууд. Энэ чагнар гоё чагнар гоё байна. Халуухан бүсгүй гэж ямар үсгүй хэлдэг юм уу? Санийх татваргатай орох халуухан бүсгүй. Санийх зүгээр секси хүүхэн эротик бүсгүй хүмүүсүүд л орох байх. Халуухан бүсгүй гэх юм бол миний бодлоор бол
ер нь нэг тийм цуг байхад нэг тийм энерги мэдрэгддэг шүү. Ойлголоо. Жүүс. Манайх ямар ч компани ивент хийдгээгүй зүгээр л уулзаж байгаа. Тэгээ яасан гинэ? Энерги мэдэгдэх тэр хүнтэй дахиад уулзмаар санагдах тий. Тэр нэг одоо эхний нэг сэтлүүд нь шүү. Тэр нь халуух юм байна. Гоё энерги төрж байгаа тэр үнийг халуухан босгүй гэж ярих байх та. Чиний бодлоор халуухан босгүй. Халуухан залуу. Бүсгүй юм уу? Халуухан залуу би халуухан. Яаж чадах юм бэ? За, халуухан залуу гэж ярих юм уу? Халуухан залуу. Битээрээс халуухан залуу ямар залуу байдаг сэрлэгээс сууж ил тас. Халуухан залуу гэж одоо ямар хөө залуу хэлэх юм бэ? Бас харахад сэтгэл төршихтэй бүр тийм гоё мой хөөрхөн бол биш байх тий. Манай жүжигч яг хүмүүс бүр бодтойгоор нарил. Тийм халуухан залуу ч тийм. Эсвэл одоо жишээлбэл хоёр халуухан залуу гэж хэлэн би тий. Яг үл амар нарганч байна намайг инээлгэж чинь тий нэрхтэй байна. За би өнөөдөр бадарсан. Ямар гоё юм бэ чи биш би чи ч яг ингээл яг ингэ чинь зөөр цомог алгасаад намайг хэлж шуулдгүй юм уу те зүгээр. Зүгээр ингээл цомоо руу хандраал ингээл ихнээсээ хэлж айгу утгагүй. За тий яа. Тий халуухан яасан гинэ. Одоо ярихаас шалтгаалгүй. Харин тий ёо. Чи яг явж ирсэн үсэ. За тэр хоолны нэвтрүүлэг шээ. Машин авдаг өдрөө. Уурлаад. Цомоо царайлаг залуу. Царайлаг залуу биш. Биш үү? Чи царайлаг залуу юу? Би юу? Тий. Эсвэл одоо мэдээж хоёр хүн байгаа юм чинь намайг бас царайлаг биш л гэж хэлээд нэг юм ярих гэж байгаа хэл та. Би бас царайлаг биш байгаа тийм. Царайлаг биш л гэж бодож байна. Бодож байна уу? Тий. Анда. Ямар ч анс гоё. Ерөнхийдөө бол гэхдээ юу баха? Юм ба надаас арай царайлаг баха. Тэгсэн би та хоёр айгуу зөв сайхан залуу гэж бодож байна. Сайхан залуучууд тий. Царайлаг залуучууд гэдэг чинь бол нөгөө хөөрхөн залуу тий. Гой мой хөөрхөн тийм жоохон тийм тал руугаа ш тий. Ямар тал руугаа? Нөгөө фотогеничний ч юм уу нэг жоохон тийм. Камертоноос ийм стил тал руугаа. Аль нь хөөрхөн бэ? Камертоныхноос хөөрхөн залуу байхгүй ш. Ном тас. Бас байхгүй. Хайна хөөрхөн шүү. Хаазаа зүгээр сайхан. Бид нар чинь бүгдээ зад. Сүүлийн үеийн одоо бой бэндүүдэд бол яг хөөрхөн бэнд нэр байгаа байхгүй. Одоо нөгөө мотив байхгүй. Бүгд тэрийг хандаа тоош юм биш үү? Таашгүй ямар ч камертон номтаас мотивтойгоо хамтдаа. Хурдас. Бүр байхгүй юу? За, ахаа. Би юу ч яриаггүй шүү. Тоомод ярьсан. Би сэдээс хурд бүр байх. Энэ хоёр л хоорондоо юм яриадээс би юу даад чи хамаагүй шүү. Тэгээд яадаг гинэ? Тэгээд тэр миний хувьд бол яг сайхан залуу. Одоо тат дээр ярьчих. Шууд над дээр яриад. Ингээ тулаад ярьчих. Сайн цомог ярьлаа. За би бол царайлаг биш юм байна тэгээд. Тэг манай энэ бол царайлаг биш. Гэхдээ бол сайхан залуу гэж боддог. Тий. Тэгээд мэдээж царайлаг хөөрхөн гэдэг залуучууд чинь шал тусдаа өөр хүмүүс тийм залуучууд мэдээж таалагддаг өстэй. Тий харахад бол таалагдана. Тийм фотогеничний стиллэг ч юм уу тиймэрхүү. Брендлэг стиллэг тиймэрхүү хөөрхөн залуучууд байх шүү дээ. Манай жүжигч Амра одоо Холливуудад кинонд тоглож байгаа. Анхны жүжигч Амра. Эрдэнэлэг Иби. Тэд нар бүгд сайхан залуу. Болд Эрдэнэ 3 ямар залууд орох вэ? Сайхан залууд л ор. Хүүхэнд бол нэг зиндааны юм байна доо ер нь тий. Тэд нартэй нэг зэнд байхгүй. Тий. Вау, за Амраха. Зүгээр. Адилхан биш үү? Шууд ингэсэн. Яа, байж би нэг хөөрхөн яг олоо мэдчихмээр байна. За одоо ингээ. Боли тэр хүний боли. Сэлгээр хэлчих гэдэг үү? Гүү. Ямар хөөрхөн байхгүй. Хаяа. Байхгүй. Бэлгээ биш үү? Чи ихтэй юу юм уу сэлээ? Тэр хөөрхөн залуучуудаас сонголтоо хийхгүй чинь. Хийхгүй. Би сайхан залуучуудаас сонголтоо хийхгүй тий. Манай өөрөө байна. Тэр сэлээ рекорднод орчиж байгаа байхгүй. Гой бодтой юм хард юм байна. Уусаа тэгнэ л дээ тэр хүн. Нөгөө сайхантай юу гэсэн үг гэдэг үстэй юу лээ? Юм ба? Сайнтай нь ханилж явал гэдэг. Тэр тэр хөөрхөнтэйг явуулах гэдэг юм байна шүү дээ. Шууд хэрэгтэй. Туучин сэрч ба тэгж хэлээгээл маргааш тэг сайн дээр намш. Энэ хоёр нийлсэн чи бүр над руу дайраад татагдаад ямар ядаргаат юм бэ? За сэрчмээ бол сайнтай суугаад сайхантай явах юм байна. За тэгж ойлголоо. За. Нэг хүн усанд живжээлаа. Бурштай холоо ам аваараа гэж түүч очиж аврах уу? Би өөрөө сүлж чадахгүй юм шиг хүний аврах цуг өгөхөд байх. Нэг хүний тоон нэмээд байх. Би бол тэрүүгээр аврах хүнийг л хайх байх. Аврах олдохгүй л яа. Аврах хүн олдохгүй нэг юм хөөсөн зэр тийм юм хайгаад нэг аврахыг оролдох байх. Очоод бол би харж чадахгүй шүү дээ. Очоод л орохгүй шүү дээ. Чулуу. Чулуу явна шүү дээ. Чулуу. Худлаа яриад яах вэ тийм.
Зогшоо байжгаа гараад дэше 50 али. Зааврын бол маш Наадад юу сонсох те. Наад руу хар али 50 гэнэ. Мото долдроо дариулж байруулаад нэг юм хийх л байх. Чи сэлэс хийж чаддсан юм уу? Чадахгүй чулууд. Би бол өөрөө орно гэж байхгүй. Тэр цуг өхөн штэ. Би царайлахар хүн амьдаа. Усанд бол тэгэл яг сүнх штэ. Болонгийн ахгүй штэ. Тийм бас буруулаад чулуу. Тэгээ би урсгал усанд бассейнд л яахтай. Нэг мэлхий самардаад ингэч нь л те. Ингэч нь. Гэтэ юм урсгал ус тийм үерлүү одоо яа. Нохоо самардаад гэж. Хин байхаас шалтгаална. Чи бол явна. Чамаг л одоо яа та. Хэрэгтэй юм байлах хэрэгтэй. Цом момор зүлэхгүй ш. Жинхэнэ цомог өөрийнх нь хэлж ш. За цомоо 50 би мод олоо да. Яг дохор онгоо гэдэг гэсэн чинь төв бассейнд тэдэж бас алууд байсан үе наа байхгүй. Бөөнөрөө ороод бассейнд сэлж мэлэл тэр ч бас янз бүрийн охтууд мохтусл ярил байж байгаа ш. Тэгээ нэг хэцүү байжсэн чил наглах их нэрлэхүүл юм байна л да. Нэг эвгүй нөгөө сур сэл зурж байгаа эвгүй хөл алдаад нэг бассейнд нэг живкэл их яваагүй ш. Яг нэг орж яг ингээд саваар гарч ирсэн юм байна. Тэгээ гарч ирсэн манайс чи гэсэн чинь найдууд нэг шүл хаа гэж ингээ харсан чинь. Ингээ бүр болохоо 3 дахь дээр нь явахаа алдахаар нь очиж авсан гэсэн. Маасраад байгаа юм яагаад. Аа! Оройхоо онгоо болгоод ингэж байгаа баларсыг хажууд хүмүүс авах хэрэгтэй. Бассейнос яа тэгээд төв бассейнос жоохон бахад айгу хүүтэн байдаг байсан. Тэгэл яг хүүтэн ус руу оронгууд чүрмэс татдаг байхгүй. Тэгэл ингэж байгаа татчихсан. Тэгээ чиг огтод мөгдөж жинхэнэ тийм болоош. Зүгээр амарч байна. Амарч байна. Усан бассейн дотор бол харин зүгээр унгаж болдгоо юм байна шүү. Тэгэхээр яа чинь Мугацарт юм. Голын усан бассейнд ингэ зогсож байгаа хөргөө явуулчихдаг шүү. Бассейн чинь тэгээд их нам доорцоо ингээд хонглог бассейн дотор бол архан моргон дараа заах. Аднаас нэг хөргөө намайг ажицсан байж байгаа чинь хөө мөн орч унгачлаа. Аюултай юм байлаа. Маш хэцүү. За ингээд одоо манай нөгөө нэвтрүүлэгт оролцсон зочид маань бүгдээр ураа хэлдэг байгаа. Аха. Гой өрөөлөж залуучуудаа гоё зүйл. Гэтэ энгийн хүн чадхаа тий. Мундаг юм. Гүй тэгэл одоо янз бүрийн улс төр нам их орон трид баялаг оюутлогоо тавталгаан болгоо юмд найдаж тий байж хараа 2 сая 700 толгой өөртөө ядаж бие биенээ хайрлаад бүгдөө нэг энэ орчин доорноо цэвэрхэн байлгаад урагшлуул ядаж нэг ивтэй найртай Монгол улс гоё хөгжих байхад залуучуудаа хувь хувьд өөрийнхөө чадах зүйлийг өөртөө итгэл гоё амьдралын төлөө бие биенийгээ гоё хайрлаж л одоо бүгдөө дэшигээ ядаж нэг стресс хүү ивтэй найртай явъя даа л гэж уриалмаар. Гэсэн шүү дээ. Яг үнэ. Бүгд гоё зүйл дуурайчихдаг. За тий. Ер нь бол ийм л юм байна. Ерөөсө сайхан байна, юм ажил бүтэн гэдэг чинь ерөөс маш энгийн зүйлээс эхэлдэг юм байна. Одоо хүмүүс ингээ нөө гадна амьдарч байгаад ирж байгаа хүмүүс найзар майзар ингээ ярьж байна. Ингээл их бараасан, ууралсан, ууртай бүгдүүлсэн хэрэлцсэн хүмүүс л гэж. Тийм учраас энэ байдлаас хэн гарах юм? Бид нар өөрсдөө л гарна. Тийм учраас одоо ерөөсөө цөмөр жоох нэг тийм инээмсэглэлтэй байна. Ялангуяа энэ одоо жишээлбэл ингээд юм чи ингэж дотроосоо ингэж тэлж задардаг штэ. Ядаж тэгвэл энэ хотын төөрөө байгаа хүмүүс нь ядаж нэг инээмсэглэлтэй бай. Энэ том гой офис гой шилэн барилга дотор ингээл мэдээж ингээл гадаад дотоод амьдарч байгаад ирсэн сайхан залуучууд хүмүүс ажиллах байлгүй дээ бодвол. Ядаж та нар тэнцээрээ тэгж инээмсэглэж гой байж чадаад байгаа юм бол энэчнээ бас тий гой инээмсэглэлтэй байя. За би ч гэсэндээ бас адилхан инээцгээ тий эрүүл зөмөрөө хувцсаж өмсцгөөё гэж. Эрүүл мэндэд анхаарыг бүгдээрээ тий эрүүл ойд саруулах хаан гэдэг шүү дээ тий. Тэгээд алчуураар хувцсаж сурцгаая гэж юу? Алчуураар хийсэн юм уу? Гүмөө. Манай ихч бэлгэлсэн. За тэгээ найздаа сүйд гарсан цагаан сүний домог гэдэг. Энэ чи монголч мэдгүй те? Цагаан сүний домоггүй гэж. Зээ өсвөл мэдчихэв. Чагаан уу гэж. Домог оо гэж байхгүй шүү дээ. Зүгээр домог гэсэн байна. Домог. Гоё нөө. Бүгдээрээ хамтарсан зүйл бичсэн байгаа шүү чиний нэрээ. Хамгийн гоё. Найз өөсгөөдөө гэж. Өөдгүүд. Чи одоо ийм удаан байж яагаад байсгээл яваа орчих юм. Баярлалаа зам. Цаг таваа зарцуулж ирж байгаа. Ойлгож байгаа. Энэ мохоо бүгдээр төгжил донд зөндөө ажилттай байж ш тэ. Баярлалаа. За тэгээд бид хоёрыг үргэлж дэмжиж Монгол залуучуудаа дэмждэг те энэ уран сайхан өгөр бидний дандаа мэлаадаг манай байрны түрээс энэ гэрэл техник юмн дээр тусалж дэмждэг Unitel Innovation-ы
мянган залуучууд та бүхэнд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд татгалцсан аргагүй санал тавиад байгаа шүү дээ. Уруу хэрэглэж байх юм бол тэгээд үнгөө тэгээ бас innovation үнгүү тавиад байгаа юм билээ. Тэр татгалцсан аргагүй санал. Innovation бол үнэхээр гайхалтай шүү. Баярлалаа та нартай.